Таны бодлоор амьдрал ямар өнгөтэй вэ? Магадгүй бүгд өөр түүх, өөр өнгийг хэлэх байх. Гэхдээ игэл хэрнээ эдгээр түүхүүд эхлэл нь бараанч, гэрэл гэгээтэйгээр өрнөдөг арай өөр түүхүүд юм. Амьдралын өнгө нэвтрүүлэг, үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Сайн байцгаана уу? Тэгээд телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Дундуугийн нар мандах гэдэг. Би 1966 онд Дундугай аймгийн Дэлгэр хангай суманд төрсөн. Манай аав ээж малчин хүмүүс. Тийм учраас миний багнаас бол хөдөө хурга шиг хариулж, мал тууж, мал маллаж ингэж өнгөрсөн. 1974 онд анх 1-р ангид орсон сумынхаа 8 жилийн сургуулийн. За тэгээ 1982 онд 8-р ангиа төгссөн. Хөхрөн харагдах ноён уулаа хүүштэн дүнхийг баян хангаа хүүхдүүд нь ухаанаар зартай хөдгүүд нь шансар цуутай уугараа мөнхөрсөн түмний адуугараа галдартай дэдгэр хангаа 8-р ангиан төгсөөд Дорногов аймгийн Ангаа ухааны дунд сургуульд элсэн орж 86 онд төгссөн. Хүний бага эмч мэрэгчлэр их хүрэгч байгаа эмчээрүүд ингээд төгссөн. Хүүхэд нас минь тухайн үед цэцэрлэг гэж байхгүй, тэр үед нэгдэл гэж байсан. Аав ээж маань нэгдлийн гишүүд. Тэгээ нэгдлийн мал малдаг ийм хүмүүс байсан. Тэгээ бид нар аав ээжийн одоо сайн туслахууд л байсан да. Хурга шиг хариулдаг, малыг нь буцаадаг. Тэгээ аав ээж маань бол манай аав бол их олон дуурдаггүй. Тийм их ноён нуруутай, их уужуу тийм хүн байсан. За ээж маань ч гэсэн бид нарыг ер нь зодож алгадаж байгаагүй манай ээж. Манай аав бол хаяа нэг зандардаг ийм л хүн байсан. За тэгээ бид нар ийм л орчинд одоо өсөж том болсон доо. За тэгээ би эргээд ингээд хүүхэд насаа бодоход бол ямар сайхан байсан юм бэ. Тэгээ хүүхэд нас маань энэ нутаг орондоо Дэлгэр хангай суманд голцоохон хөдөө малын дэргэд хүүхэд одоо юугаач мэдэхгүй чулуугаар гэр бариал, эсвэл дуудуулаад, эсвэл шилбүр унаал ингэж явсан маань хамгийн сайхан тийм дурсгалтай одоо мөч, дурсгалтай одоо ингээд цаг хугацаа байжээ гэж ингэж боддгоо. Тэгээд аав ээжийг бодоход аав ээж маань биднэрт амьдралын ухааныг өөрсдийгөө тэрл байж байгаа байдлаараа л одоо сургаж байж л гэж боддог. Тэр хүмүүсийн тэр үйлдэл, тэр хүмүүсийн тэр үг яриа, тэр хүмүүсийн тэр харилцаанаас л бид одоо миний хувьд бол одоо амьдралын их зүйлийг одоо ингэж сурч амьдралд маань ч гэсэн тэр зүйл маань одоо хүртэл одоо ингэж хэрэг болж явж байна.
учраас би манай аав бол байхгүй 1991 онд одоо нас барсан. Ээж минь одоо 80 гарсан ийм сайхан буурал байж байна. Их л төрлөө дараа олон тав үг байхгүй ёстой дуурдаг олон тав үггүй өөртөө тохирсон тийм мэрэгжилтэй бас тэр чинь ямар ер нь их орох байгаа юм чихээ мэрэгжилд бол нэлээд сайн гэгдэж байсан хүн шүү дээ. Тэгэл өөрөө орхицсан. Тэгээ тийм л хүндээ харин төлөв дараагийн хувьд бол дараа ёстой төлөв хүн шүү. Нэг олон дуурах ч үгүй дээ. Тийм л хүн байгаа юм. Багтаа ийм л хүүхэд ер нь тэгэл ийм л дуу шуугүй ийм хүүхдэл байсан. Тэгээд 80 жил болтол гэртээ 80 нас хүртэл гэртээ байж байгаа. Тэгэл сургууль суугаал тэгэл цаашаа яваал байсан хүндээ. Тэгээ сүүлийн үед л 2 хөө гаргаж чаа тэгэл малдаар хэдэн жил болсон. За манай хамгийн том ах гэхэд одоо 60 гарсан хүн мөн одоо настай ийм буурал хүн бууралдалгойтой ийм өвгөн хүмүүс өвөө гэдэг. Тэгэхэд ингээ ээжтэйгэн цог бид нар одоо ингээд одоо хүртэл байж байгаадаа үнэхээр бас баяртай, талархалтай одоо ингэж байдгаа. Манай мандах бол яах вэ? Ажилтай ямар ч ажлыг голохгүй хийн. Аашаран шин бол зүгээр тогтун. Олонтой нөхөрлөж энэ тэнд явж олон түмэнтэй ярьж хөрт сурцсан тийм үндэ. Хөдөө хүрээд ирэхэд хөдөөний ажлыг мэдэн харвагасаа хөдөө байж ажил хийж маллаж байсан хүн. Ийм л үндэ манай манда. За тэгээд 1982 онд Ангаа ухааны дунд сургуульд ороод 86 онд их хүрэгч бага эмчээрээ төгсөөд Дундгуй аймгийнхаа Луус суманд одоо бага эмчээр ирсэн. Тэнд 1 жил ажилласан. За дараа нь 87 онд Дэлгэр хангай сумандаангийн Тарахт гэдэг бригадад бас бага эмчээр ирж бас 1 жил ажилласан. За ингээд 2 жил эмнэлгийнхээ байгууллагт бол мэрэгжлийн ажлыг хийсэн. За ингээд дараа нь бол бас өөр ажил хийж аймгийн төвд тухайн үед манай аймгийн одоо соёлын ордон маань соёлын ордон гэж байсан. Тэгээ театр болох жил 1988 онд одоо шинээр бас одоо хүмүүс авч байсан. Тэгээ түүнд шалгалт өгч одоо ингээд аймгийн театрт бас нэг 2 жил одоо ингээд 90 оны хүртэл ажилласан. За тэгээд 1990 онд миний том хүү төрсөн байгаа. Ингээд төрхийнхөө амралтыг аваад аймгаасаа хөдөөгөн ээж аав дээр ирсэн. Ингээд ирэхэд бол тэр үед яг нөгөө нэгдэл гэж байсан зүйл маань бол ховчлагдаж одоо нөгөө мал ховд очиж байсан ийм зүйл байгаа. Ховчлалд харж байсан. За тийм учраас би хөдөө ирээд нэгдлийн гишүүнд одоо элсэж тэгээд тэр нөгөө ховчлалд хамрагдаж мал авч тэгээд аав ээжтэйгээ бас ингэж мал маллаад 90 оноос хойш 2000 оны хүртэл одоо ингээд мал малсан. Тэгээд энэ хугацаанд бол тэр тухайн үеийн нэгдлийн малаас өөр л дөө. Энэ чинь одоо өөрийн одоо тийм ховийн одоо өмч одоо амны одоо тийм мал сүргийг бол одоо 90 оноос хойш маллсан. Тэгээ мал одоо их сайхан өссөн, цаг сайхан байсан. Ингээ харин 2000 онд бол бас тэр туулай жил гэж яриад байдیں۔ Тэр туулай жилд бол их сүрхий бас зурхан болж тэгээд ер нь говь нутаг маань тэр чигээрээ л бас нэлээ их одоо хилмигдэлд одоо өртсөндөө. Тэгээ мал сүрэг маань ер нь ихэнх нь байхгүй болсон тэр зуднаар бол ерөөсөө цөөхөн хувь нь одоо үлдэж байсан мал сүрэг. Ялангуяа бод бол үхэр адуу за хонь ямаач гэсэн ялгаагүй. Миний хувьд бол тухайн үед үхэртэй аав ээжтэйгэн цуг адуутай хонь малтай тэмээтэй ховчлын дараа ийм л байсан. Сайхан олон малтай байсан. Тэгээд тэр зудны дараа бол маш цөөхөн мал урцсан. Амжиргаанд хүрэхээргүй. Тийм цөөхөн мал одоо ингээд үлдэж байсан. Тийм учраас би бас 2001 онд сумын төв рүүгээ одоо орж ирж том хүүхэд маань сургуульд суусан байсан. Ингээд хүүхдээ харж сумантаа суусан байгаа. За тэгээд Дэлхийн зэн олон улсын байгууллага гэдэг байгууллага зод болсон нөгөө говь нутагт маань одоо бас одоо төсөл хэрэгжихээр болж 99 оноос эхэлж зодыг нөхөн сэргээх төсөл гэдэг одоо ийм төсөл манай суманд
Дэлхийн зүүн олон улсын байгууллага хэрэгжүүлж эхэлсэн. За 2000 оноос эхэлж хүүхэд ивент хөтөлбөр гэдэг бас ийм хөтөлбөр нутаг оронд маань хэрэгжсэн. За ингээ ажилтан шалгаруулж авнаа гэсэн ийм зар яваад. Тэгээд Дэлхийн зүүн олон улсын байгууллагт бас тэр ажилтнаар нь шалгаруулалтанд одоо оролцоод тэгээд Дэлхийн зүүн олон улсын байгууллагын одоо энэ дэлгэр хангай сумын орон нутгийн ажилтнаар 2000-аас 2006 оны хүртэл бас одоо ингээд энэ орон нутагтаа ажилласан. Тэгээд Дэлхийн зүүн олон улсын байгууллага маань бол бас ард түмний маань тэр их хүнд хэцүү үед зууд сурханы дараа хүн болгоны амьдрал бас үнэхээр л хэцүү, сэтгэл санааны хувьд ч гэсэн ард түмэн маань үнэхээр бас хэцүү байсан тэр үед. Маш сайхан олон мал сүрэгтэй байсан хүмүүс малаа үгүй хийчээд ер нь л сэтгэлийн хувьд бол их хүнд, тийм дарамттай, хямралтай тийм үед бас энэ байгууллага маань орж ирж энэ нутаг оронд бас олон айл өрхөд, олон бяцхан хүүхдүүдэд маань бас маш их одоо тус болсон. Тэгээд Дэлхийн зүүн олон улсын байгууллагт ажиллаж явах хугацаанд бас орон нутагтаа, сумандаа нэлээд зүйлийг тэр байгууллагаараа дамжуулан одоо хийсэн гэж одоо ингэж би бас боддог юм аа. Та бүхэндээ Дэлгэр хангай сумын ард иргэдийн өмнөөс мэдчилж байна. Амьдралын өнгө хөрөг нэвтрүүлэгт Дэлгэр хангай сумын унган охин нар мандах эгч маань оролцож байна. Тэгээд нар мандах эгчтэй цаашдынх нь ажил хөдөлмөрт нь бас өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд өрөөё. Тэгээд мандах эгчтэй холбогдсон одоо анх холбогдсыг бол би 2008 онд багшийн дээд сургуулийг төгсөж ирээд багш боллоо. Тэгээд багш болоод 2011 онд анги удирдах аваад тэгээд нар мандах эгчийн маань дунд хүүн манай ангид Сугрот гэж хүү орж тэр цагаас хойш нар мандах эгчтэй холбогдож ирсэн. Тэгээд сум 2013 онд засаг даргын орлогч гэдэг энэ хүндтэй албанд ирснээс хойш бол мандах эгчтэй бас иргэн хуучин бол эцэг эхийн холбоогоор харилцаж байсан бол одоо бол одоо сумын иргэн гэдэг үднээс нь бол бид өхөн ажлын талаар холбогдож байна. Тэгээ манай мандах эгч маань бол одоо юмд тууштай шудраг тэмцдэг. Гадна дотноос дарга одоо сайд дарга нар ирэхэд бол одоо босоод өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг. Сум орон нутгийнхаа эрх ашигын талаар бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Манай сумын бас нэлээд одоо манлай эмэгтэйчүүдийн маань нэг яарахгүй нар мандах эгч маань байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлэгт бол бас энэ амьдралын өнгө нэвтрүүлэг бол бас нүдэн олсон хүнийхээ хөрөг нэвтрүүлгийг бол хийж байна. Тэгээд нар мандах эгч маань бол одоо хайрын элт сумыг бол одоо удирдаад бас чамгүй олон жил болж байна. Тэгэхээр энэ сумд маань одоо явдаг, энэ сумд маань одоо сумдээ очиж одоо өөрийгөө гээрүүлдэг, бясалгадаг олон хүн бол одоо Дэлгэр хангай сумд бол байна. Тэр болгоныг бол одоо зааж чиглүүлж удирдах байгаа хүн байна. Яарахгүй бол энэ хүн байгаамаа. Тэгээд нар мандах эгчийн нэг даваа чанар байдгийн. Юмыг нэг тийм нухацтай ирнэ, шударгаар илэрхийлдэг. Яг нэг юмны үнэн зөв талыг олж хардаг. Тэ? Зарим улсууд ингээд нэг өөр талаас нь хараад, тэ нэг талаас нь хараад, тэрхий нэг талаас нь хардаг хүн байдаг л да. Тэр мандах ангич бол ерөөсөө тийм зан чанар л огт байдаг. Яг л нар мандах гэдэг хүн ямар хүн яг тэр цангаараа байдаг нь бол одоо бас манай сум орон нутгийнханд бол нэлээд таалагддаг. Тэгээд одоо энэ сумээс гадна, энэ сум орон нутгаас гадна бас өөрийнхөө амьдралыг авлаа. Хинээс тухай аваа явж байгаа. Тэгээд одоо энэ суманд маань одоо хүүхдүүдийн төлөө зуны амралтаар одоо багш авчирч сургалт янз бүрийн одоо айко, спорт, теннис янз бүрийн одоо сургалтыг бол одоо 100 жил болгоны зуны амралтаар бол одоо хүүхдүүдэд явуулдаг нь бол маш таалагддаг. Тэгээ өөрийнх нь бол амьдралын тийм нэг шаргуу хичээнгүүтийн зан чанар нь одоо өөрийн нь бол бас ийм нэр алтарт хүрсэн гэж бол бид хүн боддог. Тэгээд өнөөдөр одоо хөрөг нэвтрүүлгээ хийж байгаа нар мандах эгчийн талаар бас дахиж холбогдоод би 2013 онд хүүн Сугрот гэдэг манай одоо ангийн шав гэдэг ярьлаа би тий. Тэр шав маань одоо бас тамирчны нэг өдрөг нэвтрүүлэгт орж ирсэн. Тий. Тэгэд би багш байсан л да. Тэгээд багш байжгаад
тэр нэвтрүүлгүүд нь хүүгийн талаар бол бас ярилцлага өгч байсан. Тэгээд одоо 3 жилийн дараа дахиад ээжийн талаар тий ярилцлага өгч байгаа нэгдэг бол бас нэг хүнд бас ховор тохиолдох боломжоо. Тэгээд энэ хүнтэй бол салшгүй одоо холбогдож өр хүүхэд шав найз нөхд ихчийн журмаар холбогдож өдий зэрэгтэй явж байгаа нь бол одоо бас энэ хүний бас нэлээд одоо давуу тал. Тий. Амьдралын өнгө нэвтрүүлэг үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Амьдралын өнгө нэвтрүүлэг үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Тэгээд энэ орон нутагт бас зов зүдэрч байсан орон гэргүй хүмүүст орон гэр өгсөн, мал цөөрсөн хүмүүст малжуулах төсөл бас хэрэгжүүлж байсан. За бас тоног төхөөрөмж янз бүрийн жижиг үйлдвэрлэлийн одоо тийм тоног төхөөрөмжийн одоо төслүүд хэрэгжүүлж байсан. За тэгээд энэ төсөвт байгууллагууд ч гэсэн маш их зүйлийг дэлхийн зүйн олон улсын байгууллагаар дамжуулж тухайн цаг үед одоо ингээд хийгдэж байсан. За хамгийн том хийгдэж байсан зүйл маань бол манай суманд одоо цэцэрлэгийн яшлын кампинат гэдэг дутуу орхигдсон одоо барилгыг одоо бараг хогийн цэг болсон шиг одоо тийм нэг барилга байсан да. Тэрнийг одоо дэлхийн зүйн олон улсын байгууллага санхүүжүүлж 2004 онд тэгээд хүүхдийн одоо 100 хүүхдийн одоо тийм сайхан дотор байрны барилга болгож одоо ингэж ашиглалтанд өгч байсан. За ингээ 2006 оны хүртэл одоо ингэж дэлхийн зүйн олон улсын байгууллагатай одоо ингэж ажил төрлийн холбоотойгоор ажиллаж байсан. За ингээд миний хувьд бол 2001 онд би одоо Есүс Христэд итгэсэн байгаа. 2001 онд. Тэгээд хүний амьдралын замд ер нь аз жаргалтай үеч нэлээд байдаг. Алдаа оноо, уйтгар гонигтай үеч үнэхээр л бас тааралддаг. 2000 онд би 2 хүүтэй. Том хүү маань бол 90 онд төрсөн. Бага хүү маань бол 97 онд төрсөн байгаа. Тэгээ миний бага хүү 2000 онд одоо анх бол нэлийн өвдсөн байгаа. Тэгээ сумын эмнэлэг бол одоо оншинч бас сайн тодруулаагүй. Тэгээ аймаг яваад. Тэгээд аймагт очиод бас тэр уушигны наалдас гэсэн онцтойгоор одоо ингээд эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Тэгээ хүмүүс маань одоо ингэж байн өвддөг. Тэгээ би өөрөө их тийм ламд дуртай, буддаа их шүтдэг. Өөрөө бас ингээл янз бүрийн тэр зурхаа их тухайн үед одоо сонин хэвлэлээр гарсан тэр зурхаа, тэр зүйлийг одоо их үзэж судалж одоо тэрнийг их хардаг тийм хүн байсан. За тэгээ ингээ хүн маань өвдөөд бас сайн сайжрахгүй, биеийн сайн сайжрахгүй маш их туурж эцэж уушигны өвчнөр бас нэлээд хүнд байдалтай одоо ингэж жил шахуу байсан. За тэгээ 2001 оны 4 сард миний хүүгийн уушиг цоорсон гэсэн онцтойгоор одоо би бас хүүгээ аваад ингээ хот явсан. Аймгийн эмнэлэг маань хот яваад ингээд хүүгээ их нэлсэс тавиаж одоо мэс засал хийлгээ гэсэн ийм одоо онцтой хот руу явсан. За ингээд хүүхдэн өвдөөд ингээ явж явах үедэн бол би бүхэл юу сайн бэ гэсэн тэр бүх зүйлийг л би одоо ингэж асууд сургалж хийж ингэж явж байсан. Тэгээд дэлхийн зүйн олон улсын байгууллага тухайн үед нөгөө ажиллаж байхад сургалтанд би одоо 2001 онд сууж байхад дэлхийн зүйнгийн нэг ажилтан эгч надад хэлсэн л дээ чи Есүс Христийг мэдэх үү гэд. Үгүй гэд тэгсэн чинь
Иесус Христ их сайн штэ, сайн бурхан шүү дээ. Өвдөд зовсонд их сайн байдин штэ гэж надад тэгээ хэлжсэн. Тэгээ би хүү маань өвчтөе учраас тэгээ тэр бурхан чинь яадын гэдгсэн чинь залбир бол ер нь л тэгэл сонсдгийн штэ. Тэгээ хариулдаг бурхан шүү дээ тэр гээд ингээ надад хэлжсэн. Тэгээ нөгөө хүү маань л санаанд ороод тэгэл миний хүүч одоо өвчтөе шүү дээ. Гэхдээ залбирна гэж яадын гэл би анх асууж исэн. Тэгэхээр чи яахавтаа чи хүнтэй ярьж байгаа юм шиг л зүгээр өөртөөгөө бүхэл хүнд хэцүү асуудал байвал тэрнийг одоо ингээд хэлдэг юм аа л гэж анх би ингээд сайн мэдээ сонсч байсан. Ингээд 2001 оны 5 сарын сүүлчээр Улаанбаатар хотод би баг хүүгээ аваад одоо тэр их нэлхас гэдэг эмнэлэг дээр очиж үзүүлж хүүгийнхээ төлөө бас нэлээ их санаа зовж юу сайн бол гэсэн одоо бодолтойгоор яавал миний хүү идэх бол гэсэн ийм бодолтойгоор одоо хэд хоног одоо ингээ бас сэтгэл санааны нэлээд хүн хямралтай одоо ингээд явж байсан. Тэгээд ингээ явж явах үед гэнт нөгөө эгчийн маань хэлсэн санаанд орж Иесус Христ одоо их сайн бурхан шүү гэж хэлсэн тэр үг санаанд орж би гудамжинд хүүгээ хөтлөө явж байхдаа Иесус Христтэй та бурхан муу юм уу? Тэгвэл та надад туслаач ээ. Та миний хүүгээ идгээж өгөөч ээ. Надад өөр тэр нэр алдар мөнгө төгрөг алт мөнгө хэрэггүй зүгээр л хүмүн л ирүүлээвэл болоо. Элэг бүтэн амьдрал надад хамгийн сайхан аз жаргал байна. Та надад тэрнийг өгөөч хэрвээ бурхан муу юм бол гэж би ингэж нөгөө хүнтэй ярьж байгаа юм шиг яриараа гэж тэр сайн мэдээ тараасан эгчийнхэн тэр хэлсэн үгээр л ингэж ярьж гуйж залбирч ингэж би Иесус Христийг анх аврагчаан болгож одоо ингэж бурханаа болгож ингэж хүлээж авч байсан. Ингээд миний хүү ягаад ч би тэр их хямралтай үед тэр Иесус Христ хандсан тэр цагаас эхлэн миний дотор ягаад ч нэг л их амар амгалан болцсон. Би яагаадыг өөрөө мэдэхгүй байсан тухай үед. Миний хүү зүгээр ч юм шиг ёор айдас байхгүй. Одоо яана инэ гэсэн сэтгэл байхгүй. Гүйр нь хүүгээ аваад би буцъя гэсэн тийм л бодлоо орж ирээд байсан. Тэгээ би 14 хоноод операцанд оруулах ёстой байсан. Тэгээ би тэрнээс өмнө нэг 10 тонн жогоод хүүгээ аваад одоо ингээ нутаг руугаа буцсан байгаа. Тэгээ одоо аймгаар дайрч аймгийн хүүхдийн эмчтэй үзүүлээд за одоо би хүүгээ аваад буцлаа операцанд оруулаагүй зүгээр надад янз бүрийн витамин одоо дархлаа сайжруулах юм бичиж өгөөч ээ. Би одоо ингээ хөдөөгөө явлаа гэж хэлээд. Тэгээ эмчтэй бас зэмлүүлж ясал да. Надтай хамт дэлгэр хангаас өмнө бас одоо ингээд хамт эмнэлэгт ажиллаж байсан. Одоо хүний гавьяат эмч болсон ган хөлөг гэдэг хүн манай хүүхдийн зөвлөх эмч байсан. Тэгээ тэр эмч маань намайг зэмлэж байсан. Цуг ажилласан. Чи юу яриад байгаа юм чи? Хүүхдээ уушиг витамин нөхөгдөг гэж чи хаанаас сонссон өөр эмч хүн байж гэж. Ингээд зэмлүүлчихэд тэгээ зүгээрээ эмчээ яах вэ? Бичээд өгчих гэж гойгаад. Ингээ би хүүгээ аваад хэдэн юм бичүүлж аваад ингээ хөдөөгөө ирж исэн. За ингээд нутаг орныхон хувьд ярихад бол энэ Дундгой аймгийн Дэлгэр хангай сум маань говь нутаг. Гэхдээ энэ сум бол бас их өвөр мөц онцлогтой бас их сайхан нутаг орн гэж миний хувьд одоо ингэж бодож бахархаж явдаг. Ягаад ч энэ нутагаас олон Монгол орны маань алдартай, цуутай, гавьяатай ийм хүмүүс бол энэ орон нутгаас төрсэн байдаг. Манай сум чи хүн ам ерөнхийдөө бол цөөвтөр 2000 гарын хүн амтай. Тэгсэн хэрнээ энэ нутаг орноос олон одоо энэ алдар цуутай хүмүүс төрсэн байдгийг. Зөвхөн энэ сумаас ихэд одоо 20 гарын гавьяатнууд одоо 23 4 одоо энэ гавьяатан төрсэн байдаг. Ялангуяа энэ орон нутгаас урлагийн тийм алдар цуутай хүмүүс бол одоо их олон төрсэн. Тэгэл тэр ардын жижигчэн хайдуугай. Тэгэл тэр ардын элчид тоглосон ариуна тоглосон цэвэл сүрэнгуй. Тэгэл тэр морины нансалмаа гээл олон хүн бий, маш олон хүн бий. Одоо сүүлийн үед бол одоо тэгэл ардын дөвжин чуулганы дуучин цогц сайхан, одоо энэ залуу дуучин төр мандах гээл энэ урлагийн тийм их олон одоо зохиолчд гэвэл Сормоншийн одоо Даштор өгж байсан сонон балждын буян нэмэх гээд хүн байна, ардын уран зохиолч. Тэгэхэд ийм олон алдар цуутай хүмүүс л энэ нутаг орноос маань бас ингэж төрж гарснаар бас ингэж бахархаж байдаг. Тэгээ нутаг орн маань бас өдрөөс өдөрт
хөгжиж, дэвжиж байгаад харахтаа бас баярлж байдаг. За ингээд 2001 оноос одоо ингэж Есүс Христийг хүлээж аваад дэлхийн зөнд ажиллаж байх тэр 5-6 жилийн хугацаанд над дээр бас олон хүн ирдэг байсан. Дэлхийн зөнд хамрагдаг манайх 100 гарын хөөхд одоо 100 гарын одоо өрх байсан тэр үед. Тэгээд тэр хүмүүстэйгээ би сар болгон одоо гэрээр нь явж уулздаг. Хүүхдийнхээ талаар одоо ингээд бас тэмдэглэл бичдэг. Ийм ажилтай байдаг байсан тэр дэлхийн зөнгийн ажилтан байна. Тийм учраас тэр өрхүүтэйгээ маш их дотн одоо ийм харилцаатай байдаг байсан. Тэр хүмүүс маань бас л янз бүрийн асуудал надад хэлдэг байсан. Одоо яах вэ? Надад ийм хэцүү асуудал байна, ийм өвчин байна. Энийг яах вэ гэсэн ийм л олон зүйлийг бас хүмүүс ярьдаг байсан. Тэгээ зарим ихэнх хүмүүст нь би одоо сайн мэдээ бас тараадаг байсан. Өөрөө ягаад гэвэл тэр сайн зүйлийг одоо мэдсэн учраас Есүс Христ тандад залбираа та нар. Үнэхээр сайн юм блэ шүү. Би одоо үнэхээр хүлээж авсан гэж одоо ингэж энэ сайн мэдээг ингэж тэр хүмүүстэй голцоохон одоо ингэж ярьж хэлдэг болсон. Миний хувьд бол бас өөрөө өрх толгойсон эмэгтэй 2 хүүхдээ одоо ингэж өсгсөн. За тэгээд монголчууд бол өстой л нөгөө гэрт орж ийм гадаа болж ир болно гэдэг шиг одоо ингээл бүхэл зүйлийн амьдралынхаа бүхэл ачааг одоо ингэж өөрөө бас ингэж үүрч өр хүүхдээ зааж сургаж, өр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. За энэ үед бол мэдээж ганц эмэгтэй хүнд бол энэ бас хүндэл байдаг үнэнгээ хэлэхэд бол бас яагаад гэвэл эн чинь бүхэл бүтэн 2 хүн энэ амьдралыг авч явах байтал ганц эмэгтэй хүн энэ бүгдийг одоо үүрч явна гэдэг бол бас нэлээл хүнд асуудал. Гэхдээ яах вэ? Тэ. Энэ бол миний л амьдрал тий. Миний л амьдрал хүн болгоны амьдралын тэр зам, хүн болгоны тэр одоо амьдралын хувь тавилан бол өөр л байдаг. Тийм учраас би ягаад ч амьдралдаа боддог. Энэ бол миний амьдрал юм. Би ямар хүний өмнөөс одоо ингэж амьдарч байгаа биш. Хүний өмнөөс хүүхэд гаргасан биш. Энэ бол миний амьдрал учраас би өөрөө л одоо хичээх хэрэгтэй. Энийг давж гарах хэрэгтэй гэж одоо ингэж бодож амьдралын олон зүйл дээр одоо ингэж давж гарч байсан. Ингээд сүүлийн жилүүдэд бол одоо нэг сүүлийн 10-аад жилүүд бол хараа ягаад ч юм сэтгэл санаа маань сайхан байна оо тий. Би бас Есүс Христэд итгэсэн бас үнэхээр Бурхныг хүлээж авсан. Тэгээд энэ цагаас эхлэн бол миний амьдрал бол ягаад ч их амар тайван, баяр хөөртэй, амьдралдаа сэтгэл хангалуун, айдас байхгүй, нэг санаа зовних зүйлгүйгээр ингээд амгалан тайван одоо ингээд 10 гаруй жил одоо ингээд сайхан амьдарч байна уу. За урд нь бол бас янз бүрийн одоо асуудал тулгархад за янз бүрийн нөхцөл байдалд бол бас санаа зовних, одоо уурлах, бухимдах, одоо ажилдаа түүртэх, ажил хийж яваал одоо ирэхэд бол мэдээж 2 хүүхэд жоохон байсан. Гэр орны ажил хэвээрэл байж байдаг. Одоо ийм зүйлүүд зөндөө байсан. Тэр одоо нөгөө хүнд тэр одоо ачаалал тэр амьдралын тэр зүйлээс л хүн чинь бас ингээд уурлах, бухимдах, тэгээ 2 хүүхэдтэй ууран гаргах ийм зүйлүүд бол надад зөндөө байсан. Тэ. Зөндөө байсан. Харин одоо бол үнэхээр хүүхдүүд маань сайхан өс том болж ерөнхийдөө эргээ таргаад би юундаа тэгж байсан бол яагаад тэрнийг тэгээд одоо ингээ хандчаагүй юм бол тэр зүйл дээр гих ийм олон зүйлүүд байдаг л да. Харин одоо бол альва зүйлийг ямар ч байсан одоо тайвнаар нэг их уур уцаараар биш. Тэгээд ухаанаар зөв аргаар одоо ингэж шийдэж давж гарч одоо ингэж явж байна да. За намайг Тамбын сарн цэцэг гэдгээ би ч та энэ сумандаа төрж өссөн энэ нутгийн унган хүүхэдтэй. Тэгээд бага наснаас энэ өдөө мал аж ахуй эрхэлдэг манай өвөг эцэг дээрээ өссөн.
Тэгээд нэгээс 8 дугаар анги төгсдөө энд сумынхаа дунд сургууль суугаад 8 дугаар ангидаа Дундгой аймгийн хөдөөжийн техникум төгссөн. Зоо техникийг төгсөөд энд 10 хэдэн жил ажилласан. 15 6 жил мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Тэгэл малчин болсон доо. Тэгэл малчин болоод энэ үнтэйч одоо би гэр бүл болоод 30-аад жил болж байна уу та. Нар мандахын том ахтай гэр бүл болоод. Тэгээ нар мандах бол одоо ер нь их ажилч хичээнгүй шудраг шулуун зантай л хүндээ ер нь. Ажилд ямар ч ажилд одоо алба амны ямар ч ажлыг бол ерөөсөө яста би сэтгэлээрээс өөрөөсөө зүтгэж хийдэг. Чин сэтгэлээсээ хийдэг. Ер нь ямар ч алба амны ямар ч ажил шудраг шулуун зантай. Тэгээ хамгийн сайхан одоо ер нь аз жаргалтай амьдрал юу юм бэ гэж хүн надаас асуувал хүний амьдрал хамгийн гол нь эрүүл сар бол амар тайван байвал хамгийн сайхан гэж одоо би ингэж хариулна. Гэр бүл дотор ямар нэг хэрүүл тэмцэлгүй хоорондоо эвтэй бие биенээ хүндэлдэг, бие биенээ хайрладаг, бие биенээ уучладаг. Гэр бүл дотор амар амгалан сэтгэл хангалуун эрүүл сар бол ингэж амьдрах л хүний амьдралын утга учир, хүний амьдралын аз жаргал гэж үүнийг хэлнэ л гэж миний хувьд бол одоо ингэж боддгоо. Ингээд би 2006 оноос эхэлж сүм чуулганд үйлчилж байгаа гэж хэлсэн. За ингээд сүм чуулганд маань бас нэлээд олон хүн хамрагддаг. Би хувьсгалт намын гишүүн гэдэг хувьсгалт намд 30 хэдэн жил болсон. Тэгвэл намын гишүүч одоо тэр үед ерөн шашин шүтлэг тийм юм юусэн байж болдгоо. Тийм учраас би юусэн тэр бүддэг ч гэсэн би шүтэж тэгэж яаж яваагүй. Тэгэл чихтэй явж байгаа л тэгэл мандаагаан энэ юугээр явхлаар 2004 оноос эхлээд би эхлээ кемпинд явсан. Тэгэл ер нь одоо болтол би энэ бурханд итгээд ингээд одоо зөнсөн гэлгүй ингээд итгээд явж байгаа юм дээ. Залуучууд болоо тэгээд кемпинд үеийн шуугаал тэгээд явдаг юм таавь. Тэгэл мас одоо 80 гарцуу. Тэгээд ингээд сүм чуулган нээгдээд бид нар сумынхаа соёлын төвийн одоо номын санг 1 жил одоо 2005 онд одоо ингээд түрээсэлж сүм маань бүтэн сайн цуглаанаа хийдэг байсан. За ингээд нутаг орныхон маань бол мэдээж дургу байгаа. Тухайн үед ер нь Христ итгэдэг хүн нутаг оронд бараг байхгүй байсан. Тэгээд гүйн нар мандах одоо ерөөсөн хачин юм яриад тана гадны шашин шүтчихэл. Тэгэл нэг зөнгөн ядарсан хүмүүсийн толгой эргүүлээл нөхөр одоо ингээл Есүс гэж одоо ингээл яриа явдаг болж игээд. Ингээд нутаг орныхоо мал анхандаа бол одоо ингэж бас хүлээж авахтаа дургу байсан ерөнхийдөө. Гэхдээ дэлхийн зөн олон улсын байгууллагууд тухайн үед ажиллаж бас энэ нутаг оронд нэлээд зүйлийг тэр байгууллага бас хийж тухайн байгууллагын ажилтнаар нь бас ажиллаж байсан учраас ч юм уу хүмүүс бас нэх улаан цайн тэгж намайг дайрч давшилж бас тэгж доромжилж бас ийм зүйл бол нэх ирж байгаагүй. Ингээд сүм чуулган маань 1 жил соёлын төвийнхөө номын санд бүтэн сая өдөр болгон хүүхдийн цуглаан том хүнийхээ цуглааныг бид нар одоо ингэж хийж байсан. Ингээд тухайн үед би 2005 онд бол дэлхийн зүйнд ажиллаж байсан. Тэгээд ажлын 5 өдрийн дэлхийн зүйнд ажиллаад хагас бүтэн сайнтан одоо ингээд бурхандаа үйлчилж ингэж 1 жил хэртээ яваад тэгээ 2006 онд би дэлхийн зөнгийнхээ ажлыг өөр хүнд өгч өөрөө одоо ингэж сүмдэн үйлчилж, сүм чуулгандаа үйлчилж сүмийнхээ хүмүүст бас бурханы үг, сайн мэдээ бусад хүмүүст энэ бүх зүйлийг одоо ингээд тараах үйлчлэлдээ одоо ингэж
шуударч орсон доо. Ингээд сүм чуулганы маань дэргэд бас 30 хүүхэд одоо ингээ хооллдог. Амьдралын өнгө нэвтрүүлэг үнэн, хайр, итгэл, найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Амьдралын өнгө нэвтрүүлэг үнэн, хайр, итгэл, найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Хайрын үлдсэн бий болоод одоо тодорхой цаг хугацааг бол туулсан байна. Тэгэх явцдаа бол одоо Дэлгэрэнгаа сумын одоо амьдралын түвшин доогуур одоо амьдралын бололцоогүй тийм ээ. Одоо яг өнөөдөр хоос оноотой хүүхдүүд л биш л дээ. Гэхдээ бол одоо энэ хүүхэд нэг бусдаас арай нэг жоохон сэтгэл дундуур яваад байна уу гэсэн хүүхдүүдийг одоо цуглуулад сум орон нутгийн удирдлага одоо бол одоо ингэж ийм ажил зохион байгуулмаар байна гэдэр гэж одоо ярь зөвлөсөн зөвлөгөөр өөрөө шийдээд ер нь бол одоо сум орон нутгийнхаа хүүхдүүд нэг ч гэсэн хүүхэд маань гизцэтгэлэн хичээл сургалтандаа яваасаа гэсэн үүднээс өөрийнх нь одоо тийм одоо тэр нийгмийн одоо тэр сул талыг одоо сүмийнхээ шугамар олж харсан нь бол өөрийнх нь давуу тал байна. Тэгээд одоо тэр давуу талаа ашиглаад одоо энэ олон хүүхдүүдийг өдөр болгон хооллож, өдөр болгон ундалж, өөд одоо ээжийн оронд ээж аавын оронд аа болж одоо өдий зэрэгтэй явуулж байгаа бол энэ хүний бол одоо өөрийнх нь шаргуу хөдөлмөрийн үр дүн, өөрийнх нь одоо сэтгэл юм да. Тэгээд захиргаантаа очиж нийгмийн ажилтнаа хэлээд за ингээ хүүхэд хоолноо өдөрт нэг удаа өнөртөггүйгээр тэгээд амьдралын төвшин одоо ийм бас доогуур ажилгүй тийм хүмүүсийн хүүхдүүдийн нэрсийг өгөөрэй гэж ингээд 30 хүүхдийг одоо 2006 оноос эхэлж хооллоод одоо хүртэл одоо ингээд хооллож байна. За түүний хажуугаар бас сүм чуулганыхаа бүхий л үйлчлэлийг одоо ингээд хийгээ явж байна. За тэгээд энэ амьдралын одоо ингээ өнгөрсөн бүхэл амьдралаа эргээд ингээд харахад тэр залуу цагт маань бол одоо яг уу эрч хүчтэй бас баяр гонигтай, баяр хөөртэй, бас уйтгар гонигтай тийм олон зүйл миний амьдралын бас замд бол тааралдаж байжээ. Байх уу юу вэ, хүнд байхгүй юу вэ? Бүр бэлхаж байх үе ч одоо зөндөөл байсан. Бүр юу чгүй хоосроод мал хуйгаан байхгүй болгочих ч ийм үе одоо зөндөө одоо ингээ миний амьдралын хугацаанд бол таарсан. Тэгээд энэ бүхэнд хүн хамгийн гол нь өвдөг сөгдөхгүй
цаашид өөрөө ямар ч байсан амьдралдаа одоо ингээ итгэлтэй өөртөө итгэлтэй бас тэгээд хамгийн гол нь би итгэж баснаас хойш бурханд одоо бүх зүйлийг найдаж бурханд ер нь боломжгүй юм байхгүй гэдэгт одоо ингэж итгэж бүхэл амьдралаа би одоо ингэж бурханд өргөж итгэсэн цагаас хойш одоо бол амьдарч явнаа. Тэгээд ингээд эргээд харахад ер нь хүн гэдэг яагаад ч өөрөө их алдаа оноотой байд юм байна. Хүний бодол санаа, хүний үг яриа, хүний үйлдэл маш их бас ингээ алдаатай байдгийн байна ер нь. Их буруу зүйл хийдэм байна. Хүн тэрнийг өөрөө мэддэггүй юм байна. Харин би итгэвч болсон цагаас хойш бол яг итгэвч болж тэр Христийг хүлээж авснаас хойш бол яг тэр нар мандах гэдэг хүн үнэхээр ямар гин буруутай, ямар алдаа оноотой байсан бүх зүйл маань одоо ингэж надад бас санагдаж бурхан надад сануулж өгсөлдөө чи ийм гин буруутай байсан, чи ийм алдаа оноотой байсан гэж. Тэгээд ингээд итгэвч болсноос хойш бол зөндөөн одоо олон сайхан найз нөхөдтэй боллоо. Маш олон итгэмжтэй тийм хүмүүстэй одоо найз нөхөд болж байна. Итгэлийн олон ахан дүүстэй боллоо. За тэгээд нөгөө хийгдэж байсан, урд нь хийгдэж байсан тэр буруу үг яриа, үйлдэл, тэр бодол санаа бүх зүйлийн маань бурхан үнэхээр намайг ариусгаж бас цэвэрлж тэр зүйлээс минь салгаж өгсөнд л би үнэхээр талархдаг. Тэгээд ингээ бодоход ер нь хүний амьдрал гэдэг нөгөө монголчууд санаа зов бол заяа зов гэж хэлдэг. Яагаад чи ер нь сайн явах, саар явах яг хүнээс өөрөөс нь л одоо ингэж болдгоо гэж л би миний хувьд бол одоо боддог. Тэгээ ингээ итгэж болсон цагаас хойш бол ямар ч байсан одоо ингээд муу зүйлийг бодохгүй юмсан. Муухай зүйлийг амнаасаа хэлэхгүй юмсан. Муу үйлдэлийг үйлдэхгүй юмсан. Бусдын төлөө гэсэн тийм л сэтгэлтэй, бусдын төлөө гэсэн тийм л бодолтой ингэж л одоо амьдарч явнаа. Тэгээд ингээ итгэж болохоос өмнө өөрийгөө харахад бол ямар ч их амин хувиа хичээсэн байсан. Ганцхан л өөрийгөө л боддог. Би л гэж юм бусдыг бодохоосаа ганцхан би л гэж одоо яавал би юмтай байх вэ? Одоо би хохирчих бай. Одоо би одоо муу нэр дуулчих бай. Гэл ингээл дандаа л өөрийнхөө амин хувиа хичээсэн. Би юм одоо байхгүй болгочих бай гэл ингээл дандаа би гэсэн тийм үзэлтэй л одоо байж. Миний хувьд бол маш их алдаа дутагдaltaй бас их буруутай тийм одоо бодол санаатай үйлдэлтэй байжээ. Тэгээ бусдыг ч гэсэн үзэх үзэл маань бас их буруу байдсан байна хүн. Бусдын сайн талыг, эерэг талыг нь харахгүй, дандаа сөрөг тал, алдаа дутагдлыг нь бас одоо ингэж хардаг. Ийм байжээ. Тэгээд одоо бол аль болох тийм бусдыг эерэг тарыг нь харах тэр хараатай болсон даа би үнэхээр баярлж явдаг. Миний амьдралын хамгийн хүнд үе бол 2001 оны 6 сарын одоо нэг 8-наас 10 хэдний хооронд байгаа. Тэгээ яг тэр үед нөгөө миний баг хүү маань тэр эмнэлэгт одоо үзүүлээд уушгин цоорцсон явсан. Энд би нэг хүнтэй суух гэж байсан л да. Энэ нутгийнхаа нэг хүнтэй, малчин хүнтэй би тэр одоо ингээм амьдрна гэдэг ингээд тохирол ярьцсан ингээ бид нар амьдрна гэсэн юм шийдвэр гаргацсан байсан. Тэгээ тэр хүн маань битрийг 5 сарын сүүлчээр хот явахад хүүгээ аваа явахад баяртай сайн яваарай хурдан идгээд ирээрээ гэдэг ингээ гаргаж өгчээсэн. Тэгээ хотод очиж хэдхэн хонж явахад араас тэр хүн маань аваар тороноос орчлаа, мотоциклээс очиод нас орчлаа гэсэн одоо ийм хэл надад одоо ирсэн байгаа. За тэгээ нэг хүүгийнхээ төлөө ямар ч байсан хүн чинь нөгөөтгийг сонсохоор бүр алиа алдтсан юм блэ. Тэгээ сүүлдээ би хүний яриад байгааг сонсож байгаа хэрнээ ойлгоод ч байгаа юм шиг ойлгохгүй байгаа юм шиг сүүлдээ нөгөө ярьсан юм мартацсан юу гэсэн блэ гэдэг ингээ бүр нэг тийм дүйн юм шиг одоо ингээ болцсон хэд хоног надад тийм их хүнд үе бол байсан надад. Тэгээд тэр үедээ нөгөө би чинь лам гэж явдаг хүн чинь одоо ингээ мэрэгч төлөгчдөр очиж асуусал та одоо тухайн үед би итгэж нөгөө арай болоогүй. Тэгээ асуухад юу гэж хэлсэн гэхээр надад хэлжсэн тэр асуусан хүн маань энэ бол юу ч биш ээ чи тэр нас барсан хүний чинь сүнс чамд хоргодсон байна. Чи өөрөө 10 хоногийн настай байна гэж надад одоо ингэж хэлсэн байгаа.
Тэгээд тэр үед надад хамгийн хүнд үе тэр байсан. Би бүр тэр үед яаснаа ч мэдэхгүй болцсон. Одоо ингээд бүр за үхэг гэд өөрийгөө би яг ингээд зүхээд би тэгж хэлж байснаа л мэдтий. Үхэг ийм ингэж амьд явснаас би үхэг гэд ингээд тэгээд ч би тэр хүнээс дахиж юм асуугаагүй ингээд тэр айлаас одоо ингээд явж байсан. Тэгээд ингээд тухайн үед тэгж хэлсний дараа би ингээд нэг бас ингээд бодоход ухаан санаа ингээ орон гарan ч гэсэн ингээ бас бодоод байгаа юм. За байц би 10 хоноодны дотор өгөх юм байна. Нөгөө юунд итгэцсэн. Тэр хүний үгэнд итгэцсэн. Одоо 2 хүүхдээ би яах вүлээ байц. Дүүнэр ах нар эгч нартай одоо нэгээр л өгсөн тэр их. Одоо хоёулангийн газар хөр бас айлд одоо дарамттай штэ. Одоо хинийд нөх вэ гэл ингээл дотроо тооцоолол. За одоо хинийд нь 2 хүүхдээ нэгээр нөхөө гэсэн ийм бодол надад одоо ингээ төрж явжсэн. Тэгэл яг тэр их хүнд тэр үедээ л би яг Есүс Христ рүү одоо хандаж ер нь бурхан гэж байдсан болоо гэж би тэр үед л бодсон. Хэрвээ бурхан гэж байдаг бол би надад яагаад ийм хүнд ачаа одоо ирж байгаа юм бол би ямар гэм нүгэл хийцсэн бол үгүй чи надаас илүү гэм нүгэлтэй хүмүүс зүгээр л яваад байгаа. Ер нь энэ хормоод үнэн гэж байдсан болов бурхан гэж байдсан болов гэсэн ийм бодол надад анх тэр үед орж ирж байсан. Тэгээ харин үнэхээр би одоо талархадгийг. Яагаад ч тэгээд миний амьдралд янз бүрийн тийм асуудал тохиолдоогүй бол би бурханыг дуудахгүй байсан. Би Есүс Христийг аврагчаа гэж хүлээж авахгүй байсан. Үнэхээр цөхрөнгөө барахтаа. Үнэхээр бүр одоо над хандах газар байхгүй даа. Яалтчгүй л Есүс Христ рүү үнэхээр хандсан. Тэгээ би түүндээ талархдаг. Тэгээ үнэхээр бурханд талархдаг. Та үнэхээр хүнийг сонгож дуудад юм байна. Хэдий танд би дургүй байсан ч гэсэн та өөрөө одоо ингээ хүнийг дуудаж сонгодог юм байна гэд. Намайг сонгосонд баярлалаа Есүсээ гэж одоо бол би үнэхээр талархдаг. Тэгээ Есүс Христийг хүлээж авсан цагаас хойш үнэхээр бас амар амгалан байдаг. Хамгийн гол нь сэтгэл санаа маань амар амгалан, амьдрал маань амар тайван. Янз бүрийн асуудал гарлаа ч гэсэн бурхан руугаа хандаа залбирахад амар тайван болдог. Үнэхээр амар амгалан болдог. Тэгэхээр үнэхээр энэ Есүс Христ маань бол амьд бурхан гэдэгт би итгэдэг. Хэдийгээр хүний нүдэнд харагдахгүй, хүний гарт баригдахгүй ч гэсэн амьдаар оршиж, сүнсээр оршиж хүний үнэхээр бүхэл зүйлийг харж, сонсч байдаг гэдэгт би итгэдэг. Тэгээд бас ядарч цөхөж байгаа янз бүрийн асуудалтай өвдөж зовж байгаа хүмүүсийг харахтаа өөрийн эрэхгүй Есүс Христийн тухай ярьдаг байгаа. Сайн шүү гэж тэр хүнд тус болох юмсан гэхдээ би өөрөө бас тэгж зовж зүдэрч явсан учраас хэцүү шүү гэж ингэж бодож тэр хүмүүст өөрөө ирэхгүй л Есүс Христийн тухай ярьдаг. Тэгээ чухам тэр Есүс Христийг хүлээж авах эсэх нь тухайн хүний одоо сонголт юм да.
гэсэн одоо өнгийг тодорхойллоо гэж бодоход за яг янз янзын өнгө сүлэлдсэн миний амьдралд бол хар цагаан, ирээн бараа ийм өнгө зүлдсэн. Тэгтээ одоо ягаад ч миний одоо ирээдүй бол яг цагаан тийм өнгө байх болно л гэж би одоо амьдралын маань өнгө одоо тийм байх болно л гэж одоо ингэж боддог. Мэдээж хүн болгоны амьдралын өнгө өөр өөр. Бас л ирээн бараан сүлэлдсэн тийм л амьдрал дондор хүн болгон амьдарч байгаа. Миний амьдрал ч гэсэн ялгаагүй тэрнээс тойроогүй. Тэгээд цаашид бол харин ягаад ч би түрүүндээ итгэдэг. Миний амьдралын өнгө бол ямар ч байсан гэрэл гэгээтэй цагаан тийм өнгө байх болно л гэдэгт би одоо итгэдэг. Өнгөрсөн амьдрал маань бол яг л холилдсондоо цагаан бараан нь бол яг л холилдож явсан миний амьдрал бол. Цаашид бол ягаад ч би миний амьдрал бол сайхан байна. Тэгээд хамгийн гэрэл гэгээтэй тийм цагаан өнгө байх болно л гэж одоо бодож байна. За тэгээд бүхэл монголчуудаа хандаад бас хэлэхэд миний Монгол бол сайхан нутаг орон. Үнэхээр бурхан бидэнд ямар сайхан нутаг орныг өгсөн юм бэ? Ямар сайхан газар нутгийг, ямар сайхан баялагийг бид нарт өгсөн юм бэ? Тэгээд монголчууд маань бол сайхан амьдрна гэдэгт би итгэдэг. Сайхан цаг ирнэ гэдэгт итгэдэг. Одоогоор бол яг мэдээж монголчууд маань бол бас хямралтай байна, хэцүү байна гэж ярьж л байгаа. Гэхдээ энэ үнэн байж болно. Гэхдээ цаашид бол монголчууд маань сайхан амьдрнаа. Энэ нь бол монголчуудаас маань шалтгааллах юм аа. Ялангуяа Монголыг удирдах байгаа төр засгийн удирдлагууд маань Монгол орноо бас хамгийн сайнаар авч яваасай. Монголынхаа ард түмнийг үнэхээр сайн сайхан амьдруулаасай. Монголынхон тэр дахиад олдохгүй тэр сайхан баялагуудыг нүдний цэцгийн мэт бас цаашид хайрлаасай. За тэгээд Монголын өрх гэр болгон амар амгалан ямар нэг дутагдж гачигдах зүйлгүйгээр амьдралдаа сэтгэл хангалуун амьдраасай гэж одоо ингэж хүсэж байна. Тэгээд Монгол түмэн маань мэдээж ирээдүйд маш их сайхан амьдрах болно. Аз жаргалтай амьдрах болно, эв нэгдэлтэй амьдрах болно. За нутаг орн маань ч гэсэн хөгжин дэвжих болно гэдэгт би эргэлзэдэгвэ. Би итгэдэг, үүнд итгэдэг. Тэгээ хамгийн гол нь монголчуудаа захихад ард түмэн маань ч гэсэн бас ахс дээдсээ төр засгийнхаа удирдлагуудыг бас хүндэтгэж яваасай. Бид нар хэн нэгнийг чичлэх бол амархан, хэн нэгний газар доогуур өгтөл болтол нь хэлэх бол амархан. Бас ингэж их ярих бол тийм сайн зүйл биш гэж би боддог. Харин ч хэн нэгэндээ урам өгч, хэн нэгэндээ хийсэн зүйлийн төлөө бас талархаж амьдрах нь хамгийн сайхан болов уу гэж одоо ингэж би боддог. Мэдээж аливаа ажил хийж байгаа хүн алдаагүй одоо ажиллана гэж байхгүй шүү дээ. Заавал те он нь алдна. Тэгэл бид нар онсныг харахгүйгээр алдааг нь хараад байвал бас энэ улс орн маань хэр зэрэг хөгжих вэ? Тийм учраас бид нар бас үнэхээр онсон зүйлийг, сайн зүйлийг харж, түүнд нь талархаж, түүнд нь урамшуулж, бас болохгүй байгаа зүйлд нь зүгээр хэлж, тийм ээ ярилцаж, ойлгуулж, ингэж цаашид амьдраасай гэж би одоо ингэж хүсдэг. Тэгээд энэ нутаг орныхон маань ч гэсэн нутаг орныхон бас удирдлагууд бас хүндэтгэлтэй хандаасай, бас дуулууртай байгаасай. Тэгээд хамгийн гол нь энэ ард түмэн маань бас санаа зөв байгаасай, санаа зөв амьдраасай. Зөв дотортой хүн чанар гэж нэг зүйл монголчууд их ярьдаг. Хүний мэс чанар. Энэ хүний мэс чанар маань
хамгийн сайн байгаасай гэж одоо ингэж л би хүсдэг. Тэгээд одоо бол нэлээд их хөгжил Монгол оронд маань мэдээллийн 90 сууны тэгэл янз бүрийн одоо тийм хурцтай хөгжлүүд явагдаж байна. Хамгийн гол нь Монгол хүний тэр нэг ёс зүй тэгээ тэр нэг хүн чанар энэ бүхэн маань битгий алдагтаасай л гэж одоо ингэж би боддог. Тэгээ Монгол түмэн маань бол үеийн үед одоо ингэж хамгийн сайхан өрөөлтэйгээр хамгийн сайн сайхнаар үнэхээр сэтгэл хангалуун баяр хөөртэй амар төвшин одоо ингэж амьдраасай л гэж одоо ингэж өрөөж хүсэж байна. Сүрген алласаа аллын цэнхэр баян ханга тавидын жардын өдгий анцэг сайхан хайрхаа угараа мөнхөрсөн түмний атугараа алдар тайдэгэр ханга Худгудны шансар цоотой угараа мөнхөрсөн